Хөөрөн мандах нартай хөх манхан тэнгэрт хүслийн биелэл болсон хэмрэн дарцгаа мандуулж хөх тэнгэрийн орон болсон Монгол их оронд минь хүмүүний их баяр цэнгэл наадам ийхүү эхэлж байна. Адуун цэнхэр салхи асрын цацаг намуулж аялгууд дууны шуранхай тэнгэрийн цээлээр игшиглэж алаглан хуарлах наадамчид хөөр цэнгэл думбан ардын их цэнгэл баяр наадам ийхүү эхэлж байна. Эрхэм мөндөд наадамчин олон та бүхэндээ тулгар төрийн 2235 жил Их Монгол улс байгуулагдсны 820 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 115 жил ардын хувьсгалын 105 жилийн айн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мэргэжлийн 10 редакцийн хамтран наадамчин олон та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа EV баярын тусгай хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. За, би ах зуншлах сайхан уу? Сайхан. Наадам сайхан эхэлж байна. Янз бүр сайхан эхэлж байна. Наадмын өглөө нэг юм догтлол дүүрэг нойр хөрөхгүй гоё сэргийг байдаг те. Таны наадмын өглөө хэрхэн эхэлдэг вэ? Бөхөө үздэг, морой хардаг, сураа үздэг гэдэг ч юм уу. Тэгээд миний хувьд бол мэдээж баярлдаг. Энэ бол бас монголчуудын бас жилдээ 2 тохиолдох бас нэг том баяр. Нэг шигээл шиндээ, шинэ хувцс тэгэл эдээ будаага дэлгэж тавиал айраг сүгнөөл энэ сайхан баяр шүү. Сайхан баяр шүү. Ер нь монголчууд маань монгол ирчүүд бүгд л моринд сайн, моринд ирэмгий байдаг. Би ахад моринд хэр сайн бэ? Моринд хайртай. Хоёр өмнө гэж бүр хуйлдаг, хорхоосдаг бас хүүхд тахтай тийм л байсан. Одоо мэдээж бол мориноос жоохон хөндөй ирсэн. Одоо түүхэн киноч гэдэг юм уу те. Зураг авалтуудаар түүхтэй албатай юм дээр бол тий мориндоо бол одоо морд бас тавих шүү дээ. Шаардлагатай бол тавих нь. За хоёулаа Монголын морин спортын манлай уяачд болсон тод манлай уяачдтай ярилцахаар тийшээ явъя да. За. Заач. Бороотой ярилцлаа. Бороотой гоё шүү дээ. За зочид маань тэндээс айс ирж яваа харагдан да. Зочдоо. Сайн байна уу? Сайхан зочж байна уу та? За сайн байна уу? Сайхан зочж байна уу? Сайн байцгаана. За сайн байна. Өөрөө ч бас нэг удаа батлаа байсан. Орган ус нэг удаа нэг. Бараа хэцүү юу? Батлаа бараа хэцүү юу? За. Хүн төрлөختний их тайвны төлөө хүчин зүтгэсэн амт шүү дээ. Монгол адуу. Түүгээрээ бас гавьяатай. Зөвхөн Монгол улсын тусгай тогтны төлөө шүү дээ. Хүн төрлөختний сайн сайхны төлөө. Хин тайвны төлөө одоо хүчин зүтгэсэн ийм сайхан амт шүү. За, EV баярын хөтөлбөр маань морьтон монголчууд хэсгээр үргэлжилж байна. За, бидний өнөөдрийн морьтон монголчууд хэсгийн зочин хойморт за Монгол улсын төрийн тэргүүн маань айлчлан хүрэлцэн ирсэн байна. За, Монгол улсын тод манлай уяачид нар маань хүрэлцэн ирсэн байна. За, бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та бүхэн маань сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна. Морь урсан уу? За, орсон сайхан байна уу? Яа, уяа тавмаар. Савья хаагаараа. Уяа, тархан самаар. За, та бүгдийн маань өнгөөр бас наадмын өнгө тодорхойлогддог шүү дээ. Энд ч одоо сайхан зам болж шүү дээ. Одоо энэ жил өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаадаа бид бүхэн их баяртай байна. За, ерөнхийлөгч маань саяхан хэдхэн хоногийн өмнө Отгон тэнгэр бурхан халдун хайрхныг дахиад ирсэн. Энэ төрийн өндөр дахилгыг дагсан жил бас улсын маань улс орны маань өнгө бас их гоё байдаг баха. Тэгэлгүй бас ерөн зүгээр одоо Монгол улсын ерөнхийлөгч бол одоо өглөө босохдоо санаж орой унтахдаа бодож хондог 3 асуудал байдаг гэдгийг би бас ард иргэдээ хэлдэг. Энэ бол одоо нэгдүгээр Монгол улсын тусгаар тогтнол, хоёрт нь улсын аюулгүй байдал,
гуравт нь манай ард түмний эв нэгдэл гэсэн энэ гурван үнэт зүйл бол одоо Монгол улсын ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн гурван зарчим бөгөөд Монгол улс оршин тогтохын толгойн гурван чулуу болдог ийм сайхан үнэт зүйл байна. Тэгээ энэ удаагийн улсын маань баяр наадам бол одоо манай ард түмний тусгаар тогтвол манай ард түмний үндэсний эв нэгдэл бидний одоо бахархал болсон ийм сайхан одоо үндэсний маань их баяр наадам ингээд сайхан ёсол төгөлдөр эхэлж байна тийм ээ. Тэгээ наадам сайхан. Энэ бол одоо их сайхан үйл явдал болж байна. Улсын баяр наадам гэдэг бол манай ард түмний бахархал болсон өв соёл үүх түүхээрээ бахархдаг. Өөрсдийнхөө өв соёлыг бас дэлхийн ертөнцид сурчлан таниулдаг, бас үр хүүхдээ өвлүүлэн үлдээдэг ийм сайхан одоо баяр шүү дээ. Тэгээ энэ баярын бас нэг чухал хэсэг бол одоо хурдан мөрний уралдаан байдаг. Тэгээ өнөөдөр энэ чинь манай одоо тод манлаа вэш нар одоо хөрөлцөн ирсэн байна. Манлаа вэш нар маань бас байна тийм ээ. Монгол улс байгуулагдсны 820 жил гэж Шинэ өндөр тэгшээд байгаа онцгой жил байгаа. Энэ Монгол хуучин газрын тухайн яг ярьчих уу. Нөгөө хуучин Нансгидолон хошин наадмын хурдан мөрний уралдааны газар. Тэр 1899 онд тэнд наадам хийж авсан зураг байгаа. За. Энэгээр яваад энэ цагаан хотод даваад их мөр иргэж байсан. Азар энэ хоёрын цагаан хотод наанаас иргэж байсан. Одоо яг энэ хойд богд өндөр гээд. Өндөр. Энэ дээр богд нөгөө шайлангийн тоосонд орноо гэж энэ дэр суудаг байсан. Ийм домогтой юм да тэгээд. Монголчууд бидний төрийн сүлдэндээ морион залсан байдаг лээ. Яагаад заавал морио төрийн сүлдэндээ заасан юм бодоо. Хүн бодгоо янз янзын учир шалтгаанаар дотроос бэлгшээж бодож өмчдөг байна гэдэг. Төрийн тэргүүнээсээ бас бодлын сонсвол. Тэгээ монголчууд ч бид нар бол одоо олон сайхан бахархалтай гайхамшигтай зүйлтэй шүү дээ. Би одоо дотроо бодод бидний оройн дээш шүтэн бол эзэн Чингис хаан. Энэ Агуу хааны сүр хүчин дор өнөөдөр Монгол улс гэж улстай тусгаар тогтносон улс болж их Монгол улсыг бид нар байгуулсан. Өнөөдөр ч гэсэн эзэн хаан маань одоо амьд байгаа гэж боддог төрийн тэргүүн байгаа. Дээр нь одоо бидний одоо бахархал бол одоо Монгол морь шүү дээ. Дэлхийн талыг Монгол морины нуруундаар туулж агуу том эзэнт гүрнийг байгуулсан. 23 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай эзэнт гүрнийг дэлхийн түүхэнд монголчуудаас өөр ямар ч улс орн байгуулж чадаагүй. Тийм учраас одоо Монгол морь бол Монгол улсын тусгаар тогтнолын бас нэгэн баталгаа болдог. Тийм учраас одоо бид нар чинь одоо Молор Эрдэнэ Монгол морь одоо төрийнхөө сүлдэн залсан тийм ээ. Энэ бол одоо бидний бахархал байгаа юм. Монгол морь Монгол хүн Монгол морин хуур гур бол одоо хүн холбоотой юм байна л гэж ингэж бодож байгаа. Тэр тусмаа одоо морис байгуулдаг бай гэж юу. Тийм сайхан л одоо амин хүлэх шүү дээ. Та бүхэн бол бас Монгол морины өв соёлыг тээж, морин спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. Төрийн наадмын өглөө наадамд морио уйчаад бүтэн жилжингээ одоо морио сойж хөдөлмөрлөөд тэр наадмын өглөө морио хараад ямар мэдрэмж төрдөг вэ? Наадмын өглөө одоо азаргаар эхэлдэг. Манай төрийн наадам байна. Уяаж болгон бол морио айрыг төрүүлнэ гэж. Одоо 500 моримор 500 уяаж 500-лал морио айрыг төрүүлнэ гэж өрөөж бэлгэж. Тэ бүгд маань 9 минут дурлж ирээсэ гээд өглөө одоо морио гаргаж яслаж ингэж эхэлдэг бол уламжлалтай. Эр хүн одоо морио хараад баяжгүй Монгол хүн гэж ирээсэ ба. Ер нь адуу сонирхдаггүй хүн байсан. Морио уралдаад ирэхэд заавал одоо нүднийх нь нулимс бас цэлгэнжээд нэг тийм хямрлаг амтэн л да. Тэгээд дэлхий одоо бас өнгөрсөн жил нөөбөд одоо ерөнхийлж маань хүсэл тавьж дэлхийн адууны өдрийг Монгол улс 7 сарын 11-нд тэмдэглэж яхаар болсон. Энэ бас манай монголчуудыг адуутай хүн холбоотой гэдгийг нь бас дэлхий батж өгсөний нэг гайхамшиг байна. Дэлхийн адууны өдөр ярьсныхдаа Монгол улсын ерөнхийлөгч маань санаачлаад Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегаар хэлэлцээд баталсан дэлхийн адууны өдрийг одоо дэлхийд даяараа 7 сарын 11-ний өдөр буюу бидний наадмын өдөр дэлхийд даяараа тэмдэглэх уламжлалтай болж байгаа. За энэ жилийн баяр наадмын хувьд бас их онцгойлон ач холбогдол өгч бэлдэж олон улсаас морд ирж уралдах юм байлээ. Та бүхэн тэрийг бас яаж харж байгаа вэ? 24 км-т манай Монгол морд олон улсын мордтой уралдах юм байлээ шүү дээ. Уяажтай холбоо 65 оронд урилга явуулсан. Ааха. Ирээд Монгол уяачтаас ирж морь түрээсэлж болно. Морь нэр дээрээ уралдуулж болно. Морийг хөдөлж аваад уралдуулж болно гэсэн тийм хүсэл тавьсан. Энийг бол маш их сонирхож байна. Өнөөдөр ч одоо манай ард түмч бол одоо морьныхоо тоогоор
дэлхийд дөрөвт орж байгаа шүү дээ, тий? Дөрөвт орж байна. Нэг хүнд ногдох морийнхаа тоогоор одоо 1-р байранд орж байна. 5 сая гаруй морь одоо Монголд байна. Дэлхийд бол нэг 60 орчим сая адуу байд юм ба шүү дээ. Түүний одоо 5 сая нь одоо Монголд байгаа. 10% нь. Тий. Тэгээ морь бол одоо яалтч явахгүй Монгол гэсэн нэртэй холбоотой. За. Хаач одоо хичнээн морь дөрүүлсэн бай одоо тэгийг нэг сайхан яриад байгаа. Цаахад байгаа. Би 1995 оноос ахтайгаа цугмөр үйж гисэн. Тэгээ манай Монгол улсын тод манлаа уяач Гавагийн Бүтгүүч хүн 1996 онд Талиул гэдэг газрыг улсад төрүүлгэж тэгж одоо бид гараагаа ихсэн юм хүмүүс байгаа. Тэгээд одоо олон сайхан морь улс бүс их хурдаж төрүүлж айрагдсан. Тэгээ ер нь манай энэ наадам гэдэг бол өөрөө дэлхийд тусгүй ийм сайхан баяр. Монголчууд дэлхийн аль ч өнцөгт байсан наадмаа тэмдэглэдэг. За нөгөө тайгаар монголчууд бүх наадмаар одоо хамгийн баяр цэнгэлтэйгээр хамгийн сайхан хувцас өмсөд тэр аз жаргалтайгаар байгаа бол тэрийг харах өөрөө хамгийн гайхалтай хамгийн сайхан агшин. Тэгээд ЮНЕСКО 2010 онд Монголын наадмыг одоо дэлхийн соёлын төлөөлийн жагсаалтад оруулсан. За энэ бол бас гайхамшигтай том үйл явдал. Энэ юу гэж вэ гэхээр Монгол гэдэг үндэстний энэ том баяр бол дэлхийн хэмжээд хүлээн зөвшөөрөгдсөн одоо ийм том соёлын том бит ус үе юм а гэдэг энийг харуулсан. Энэ сайхан байдаг. Тэгээд одоо монголчууд бүхэл хүмүүс наадмыг тэсэн ядаж хүлээж морин харах гэж, бөхөө харах гэж, сонсох гэж, шагаа мэрэгнээ үзэх гэж, сурагчд нь мэрэгнээ харж маш сайхан юм наадам болдог. Тэгээд энэ жилийн наадам бол сайхан болохоор байна гэж бодож байна. Монгол наадам гэдэг бол нэг зүгээр нэг баяр төдий биш. Монгол хүний өв соёлыг бахархуулах, тэр сэтлийг огшоох, Монгол тусгаар тогтнолыг бэхжүүлэх ийм чухал ач холбогдолтой байгаад байдаг л да. Наадмын талаарх нэг тийм гоё сэтгэлдлүүдээсээ. Наадмын өглөө одоо уян дээр очиж уяаныхаа нээлтийг хийгээд бодоход за өнөөдөр уяачт маань сайхан уралдах юм байна. Хүүхдүүд ирвэл морин хурдан. За айраг төрөө нисэн сэтгэл төрдөг. Гэхдээ айраг төрөний хувьд бол одоо 33 хан бол одоо айраг төрөө учраас бүх уяач ч нь бол одоо тэр чи юу ч шүү дээ. Гэхдээ Төрийн наадам орно гэдэг нь сайхан юм тий. тэр өдөр нь л одоо сайхан наадаж байгаа. Орой уралдуулж байгаа. Энэ л их чухал санагдсан да. Тэгэхээр одоо хэлэхэд хэцүү. Тий, баяртай үйл явдал бол да. Бүтэн жил догдолж байгаа л 3 өдөр уралдсан шүү дээ тий. За уяачт маань одоо маш их нүр их хөдөлмөрөөр бүтэн жил хөдөлмөрлж иж наадмын 3 өдөр морой сойдог. Уяачтын хөдөлмөрийг бас нэлээ яриулмаар байна л да. Батцорог манлагаас асууя. Бүтэн жилийн турш ер нь тэр хөдөлмөрөөс цухас дурдвал ямар процесс болд юм бэ? Өвлийн хахир өвлийн хөвгөмж тэр зоны дэлгэр цагч одоо жилийн 4 өдөр хөдөлмөрлөөд тэгээд өвл хавар навс морой бэлдэн хавар сайн бэлдсэн морид 100 улсын баяр наадмаар амжилт гарах магадлал өндөр байдаг. Тэр нь уяачтын хөдөлмөр жилийн 4 өдрөлд тасралтгүй тамирчин шиг морой ус бэлдэж тасралтгүй үргэлжилдэг тийм ажилтаа уустай. Апочин залуучуудыг тэгдэг шүү дээ. Одоо эхнэр авахч завгүй, эхнэр нь хотын төвд байгаад байдаг. Мориндоо адуундаа хорогдоод хөдөө байгаад байдгаа гэдэг яриач байгаад байдаг шүү. Хөдөө ус мал дээр хөдөө орчинд нь аргамж байгаа юм морил байна шүү дээ. Тийм мориндоо аргамж байгаа морин дуртай залууч бас уяач болох мөрөөдөлтэй. Сүүлийн үед одоо та бүхэн хэлээд байна шүү дээ. Одоо морь хурдан хүүхд маань одоо эрүүлсэн мэд гэж яриад байна. Морь унсан хүүхдүүдийн бие бялдар хүртэл цаанаа нэг өөр болдог. Одоо спортын том тамирчид одоо дэлхийд нэрээ мандуулж байгаа тамирчид ихэнх нь багада хурдан морь ундаг байсан. Адуу малтай ноцолдож өссөн гэдэг тийм одоо багаасаа одоо энэ байгалийн шалгуур гэдэг юм уу адуутай нөхөрлж найзалж ноцолдож явснаар хүний бие хүртэл чангард юм байна л. Тэгээ энэ тал дээр та нар бас зөвхөн морь уйхаасаа гадна бас унаач хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилтдаг вэ? Монгол хүүхэд бол нэг дэлхийн хүүхдүүдээс огт байхгүй хаанч нэг онцлогтой. Монгол хүүхэд бол амьд тоглоомтой.
Одоо хүүхдүүд бусад орны хүүхдүүд одоо автомат одоо янз янзын шагал гэхээс оролдоод зохион бүтээгээд байна шүү дээ. Тэгвэл Монгол хүүхд чинь унаг гэд нэг амьд тоглоом байна, хорог гэд нэг амьд тоглоом байна, ишиг байна, тоглол байна, ботго байна. Тийм болчихгүй тэгээ гөлөг мөлөг байна шүү дээ. Тэгэхээр амьд тоглоомтой тоглож ирсэн хүүхдийн чинь хөдөлгөөний өвшил ухааны гүйт шал өөр байхгүй. Тэгэхээр Би хүүхдүүд нарийн зурна гэдэг чинь жинхэнэ монгол хүн болгож байгаа юм да. Тий. Одоо 93 наадам гэдэг чинь монгол хүнийг бие өндөр сэтгэл зүйн хувьд монгол хүн болгоод төлөвшүүлдэг. Тийм спорт шүү дээ. Yes, үнэн. Тэ сайхан хариулдаг. ерөнхийдөө энэ уяа сойлгын дэг жаяг хэрхэн өөрчлөгдөж хөгжиж байгаа. Та бүхний амжилтын нууц юу байна? Уяа сойлгын нууцаасаа хуваалцаач. Нууцаа яриараа. Одоо залуу уяачд харж байгаа байдаг те энэ тод мандаа Эрдэнэ уяач. мандаа ярьсан дээр баха. Ямар уяа сойлгоор амжилт үзүүлээд байдгийг. Нөөцөө зарахгүй гэж. Ааха. Ер нь уяа сойлгын хөгжил хэрхэн өөрчлөгдөж Одоо энэ зах зээлийн зарчим шилжээд уяа дээр үе, Бетнотын үе, одооны үе хоёр бол өөр болсон. Ер нь бол арга барил бүх юм л өөр болчиход, морин ч хүртэл өөр болоод. Сүүлийн үед хангаар давхартай байна. Нэг журам. Тэг сургууль би удаад өгөөч. төрийн тэргүүний хувьд наадмыг олон жил нээж үг хэлж байна. Тэгэхээр наадам л танд онцлогтой байдаг баг. Гэхдээ ижитэйгээ үдсэн тэр жилийн наадам гэж ярьдаг, сумын наадам сайхан ч гэж ярьдаг, хамгийн дурсамжтай наадмаасаа хуваалцвал. Тэгээ одоо жил болгоны баяр наадам л өгдөг сайхан болдог шүү дээ, тийм ээ. Одоо ерөнхийлөгч болсноос хойш одоо сайхан дурсгалтай баяр наадам бол одоо ардын өсгөлийн 101 жилийн хамтдаа хийгдсэн тэр баяр наадмыг сайхан баяр наадам болсон. Хүмүүс ч их хүлээж ирсэн. Ижитэйгээ үдсэн наадам бол одоо 2 дугаар ангид байхдаа үдсэн наадмыг би их сандив. Аав ээж хоёртойгоо гэрүүлээрээ стожон дээр ч одоо баяр наадам үзээд одоо наадмын гой хуушур зардаг байлаа тэр үед чинь бас тийм ээ. Тэгээ лимнод гэж одоо нэг ундаа өсөл тийм ээ. Тэр ундааг одоо маань авч өгөө тэрийг уугаа хуушураа идэ тий шилтэй юм да. Тэгээ ээжтэй хөтлүүлээд ээжтэй тэрүүлээд ах トゥ нартайгаа ингээм хамт явах шиг тэр шиг сайхан баяр наадам одоо их эргээд бодоход санагддгүй шүү дээ одоо нэрэ. Маш сайхан одоо амьдралд маань их сайхан дурсамж болж үлдсэн баяр наадам бол 2 дугаар ангид байсан баяр наадам санагддээ шүү. Тий. Бүр онцолж 2 дугаар анги шүү. Ер нь дандаа баг хүүхэд насны наадамд ер нь гоё байдаг та тийм. Та бүхний мань хувьд гэсэн одоо сайхан наадам зөндөө байсан биз дээ. Би ч одоо улсын энэ боён тухайд 1951 оноос хойш бүх наадмын үтсэн үе шүү дээ. За та бүхэн бүгд л одоо өөрсдийнхөө морд хүлгүүдэд хайртай байдаг бах. Гэтэ одоо хамгийн их огшоосон хүлгээсээ онцолж ярил. Олон сайхан үлэг байсан. Тэгээд одоо шоу халдсан гэж ард өмнө одоо шуугуулсан, уйлуулсан, хайрлуулсан тийм сайхан хүлэгтэй байлаа. Тэгээд тэр маань сайхан уралдаж та бүхэн санаж байгаа бол шүдтэн төрүүлж дахиж явж байгаа хүүхэд нь унаад жоохон хадуураад хүүхэд нь унаад тэгээд тэр цагдаа босгож хүүхдийн тавьж өгж уралдуулаад гуруулж яасан. Тэр бол их сайхан тийм бүр монголчуудын бүр сэтгэл тоногчсон тийм фэйсбүүкээр их явсан. Тийм ээ шоу. Тэгээ шоу гэж хүмүүсийн бүр ингэж шуугуулсан учраас шоуцсан гэж. Уг нь титэм халдсан. Тийм халдсан гэж. Тэгээд дараа нь улсын бүсийн 2 төрөө за улсын наадамд айрагдаж Ирфорд ерсөд төрүүлсэн тийм сайхан дочны үлэг байгаа маа. Би нэг хэмэр гэдэг уран сайхныг хийсэн. Тэгээд тэн дээр болохоор зэрэг нэг унахтаа нэг амдаа зуулт гэж яриад. Амны зуулт гэж яриад. Тэрийг болохоор нэг шороо гэж тайлбарсан байхгүй юу? Тэрний шинжлэх ухаанаар баталсан байдаг юм байна. Тэгээд адуунд л байдаг гэж. Адуунд л байдаг гэж. Тийм. Энэ жил тэгээд одоо аль нутгийн адуу төрүүлэхээр мөр төрүүлэхээр их насанд соёол Өвөл сайхан өвлүүлсэн 100 эрт сайхан боллоо. Тэгэхээр ер нь
морд хэл хордон байх нь. Ер нь төрийн Мах ингээд- руу авах морь ямар шинж бүрдсэн байдаг. Уян таарсан морь л байна. Хэмэр гэж бас байна. Олон юм нийлнэ. Олон юм нийлж нэг Олон юм нийлнэ. төрүүлэн дээ. Морь хордон байна, уяа сайн байна, эзэн хэмэртэй байна, хүүхэд азтай байна. Тэгээ чаагүй хөртлөн юм хийхтэй. Тэг. Юм гэсэн. Өнгөрсөн зуны одоо эхний 5 дурсан азарганы уралдааны эхний 5 азарганы 4 зээр талсан байна. Тий. Нэг л зээрд. Тэр чинь бас нөгөө үндсэндээ секретариатын зүс манад ороод ирсэн байгаа байхгүй. 1970 хэд он 70 оны сүүлээр дэлхийд тэргүүлж ирсэн азарганы цус манад ороод зүсэн. Болоо ээжт маань энэ уяан дээр байгаа мордоос шинжүүл Манай багнаа яа хомнаа биш та. Ер нь одоо морд сайхан энэ шинэ Монгол хөвшлийн хурдны хөвшлийн адуу бий болчихж штэ. Их насны мөр гараад ирлээ. Сайн газар гараад ирлээ. Азар их мөр хоёр жигдхэн гараад ирсэн тэгээд адуу сайн болж байна гэж юм штэ. Тэг. Одоо уяач нар бол ерөнхийлөгч анхны сумыг авна гэсэн л болсон шүү дээ.